Сайн байцгаана уу? Би Gobi Scholars Academy IELTS програмын багш Ноко байна. За өнөөдөр бүгдээрээ IELTS буюу олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалт. За түүний 2026 онд орж өөрчлөлтийн талаар ярих зохиолоо. За бидний аль хэдийн мэдэж байгаачлан IELTS-ийн listening буюу сонсох хэсэг нь 4 парттай байдаг. Part 1, Part 2, Part 3, Part 4. За Part 1 дээр everyday conversation буюу өдөр тутмын яриа явдаг. За жишээлбэл шид бодол дөрөв захиалгаж байгаа. За эсвэл ресторан ширээ захиалгаж байгаа гэх мэтчлэн. Part 2 дээр everyday monologue буюу хоёр хүн хоорондоо бас харилцан ярьж байгаа. Гэхдээ арай илүү хүнд маягаар явдаг байгаа. За part 3 дээр academic discussion буюу хоёр сурагч хоорондоо юм ярьж байгаа ч юм уу арай жоохон хүндөвтөр орж ирнэ. Бас тасралтгүй явдаг учраас сонсчих явцдаа хариултаа шууд бүглэх маягаар юм. Part 4 бол хамгийн сонсголын дасгалын хамгийн хэцүү асуулттай хэсэг. За энэ хэсэг дээр academic discussion, эсвэл lecture, тиймэрхүү төрлийн сонсох хэсэг явдаг байна. За өмнө сонсголын хэсэг дээр ингэж харагддаг байсан бол 2026 онд бага өөрчлөлт гарсан байна. Ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр question types буюу асуултуудын төрөлд төдийлөх өөрчлөлт ороогүй ч асуултууд яаж орж ирдэг байдал нь буюу pattern өөрчлөгдсөн байна. За үүн дээр яаж өөрчлөлт нэгдүүлж харцгаая. За өмнө бид нар IELTS-ийн дасгал дээр асуултуудыг сонсгол явж их үед сонсоод дараагийн асуулт нь ямархуу төрлийн question typesтай байхыг таамаглаж болдог байсан бол одоо тэр нь илүү багасаад гэхдээ илүү manageable буюу давж гарахад илүү амархан болсон байна. Өмнө нь part 2 болон 3 дээр хөвчлэн long map, эсвэл large matching section орж ирдэг байсан бол энэ нь одоо хуваагдаад илүү жижиг question types болж өөрчлөгдсөн байна. За энэ нь болохоор бид нар өмнө ийм хуурт хэмжээний map ордог байсан бол тэр map маань жижигхэн болоод хоёр хуваагдаж орж ирэх. Эсвэл маш их matching тасгалууд маань хуваагдаад 2 болон 3 төрлөөр араас орж ирэх ч юм уу ийм тохиолдол болсон байна. За бүр зарим IELTS-ийн шалгалтууд дээр огт map орж ирэхээ байсан байна. За асуултуудын төрөлд төдийлөх өөрчлөлт ороогүй. Одоогийн байдлаар ийм 6 төрлийн асуултын төрөл байгаа. За үүн дээр бол нэмэлт өөр төрлийн асуулт орж ирээгүй байгаа юм байна. За ер нь бол IELTS-ийн сонсголын хэсэг дээр 2026 онд гарсан хамгийн том өөрчлөлт нь том асуултууд маань жижиг асуулт болж өөрчлөгдсөн. За part 3 4 дээр л ийм төрлийн өөрчлөлт орсон байна. За энэ нь нэг сонсохын арай амархан санагдаж байгаа боловч асуултуудын хооронд маш хурдан сонсоод move on хийх хэрэгтэй гэсэн үг. За энэхүү сонсголын дасгалууд дээр яаж сайжруулах вэ? За хамгийн ихний тip бол бүх төрлийн асуултын question types-ууд дээр ажиллаж үзэх. За одоогийн байдлаар хамгийн түгээмэл 4-6 төрлийн асуулт байгаа сонсголын дасгалт. За эднэрийг дасаад ямар ч алдаа гаргахааргүй тийм дотн болтлоо маш их хийх хэрэгтэй гэсэн үг. Хоёрт цагаа зөв үр дүнтэй ашиглах. За хариултууд асуулт болгоны ард биднэрт ойролцоогоор 30 секунд өгдөг байгаа. Part болгоны араас. За тэгэхээр тэр 30 секундэд хариултаа баттгаарай гэсэн цаг өгдөг. Үүн дээр дараагийн асуултуудыг уншихад энэ хугацааг ашиглавал илүү үр дүнтэй. За жишээлбэл тэр тусмаа part 3 болон 4 дээр multiple section, эсвэл long matching хэсгүүд дээр энэхүү секундыг ашиглаад дараагийн асуултуудыг уншиж бэлтгэвэл сонсчих явцад сандрах, хоцрох, эргэлзэх гэсэн алдаануудыг гаргахаас эргэлж болно. Гуравт нь стратеги буюу сайн арга барилаар ажиллах. За үүн дээр хэдүүл listening-ийн mock дасгал хүүхдүүд айгуу хийдэг. За үүн дээр бол маш олон сайтуудыг ашиглаад хийдэг. Энэ үед хөвчлэн audio script рүү эргээд очвол айгуу зүгээр байдаг. За сонсоод аль хэсэг дээр ямар алдаа гаргасан бэ, юу буруу хийсэн бэ гэдгийг харахаас гадна audio script буюу сонсон дасгалын чинь бичгийн хөлбөрийг илүү ачиж хараад яг аль хэсэг дээр алдаж байгаа, бас ямар төрлийн алдаа гаргаж байгаа гэдгийг харах нь чухал. За жишээлбэл paraphrasing буюу ижил төстэй үгийг олох дээр нь алдаж гин үү? Эсвэл spelling буюу шууд өвсгөлж бичгтээ алдаж гин үү? Эсвэл маш олон сурагчдын гаргадаг алдаа бол capital letter буюу үгээ томоор бичих жижигээр бичих дээр алддаг. За үүн дээр алдаад байна уу гэх мэтчлэн ямар алдаа гаргаж байгаа харах нь аюул чухал юм. Дөрөвт, ерөнхий сонсох чадвараа сайжруулах. За IELTS-ийн 4 чадвар маань ер нь таныг англи хэл дээр хэр сайн communicate хийх вэ буюу харилцаж чадах вэ гэдгийг шалгаад байгаа. За тэгэхээр 4 чадварыг маш сайн эзэмшсэн байна уу гэдгийг шалгуулж байгаа учраас шалгалтын техник гэхээсээ гадна чадварыг ерөнхийдөө хэр сайн байна вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. За үүнийг сайжруулах аргуудаас миний хувьд зөвлөхөд өөртөө байнгын англи хэл дээр сонсох орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй. За жишээлбэл миний ашигласан арга бол гэрээ цэвэрлэх ч юм уу, эсвэл хоолой хийх ч юм уу, тийм хөгжүүлэлт цагтай байгаа үедээ ардаа background noise-ийг дандаа англи хэл дээр байлгадаг байсан. За жишээлбэл series буюу Америкийн зураг кинонуудыг тавих, эсвэл байнгын англи хэл дээр дуу сонсох, подкаст сонсох гэх мэт. За иймэрхүү series-үүдийг үзэх, эсвэл подкаст сонсох үед хүний тарих нь илүү сонсох чадвартай дасаж англи хэл дээр мэдээллүүдийг хамаархан catch хийдэг болдог. Тавт зөв материал болон ном хэрэглэх. За энэ тал дээр манай IELTS бэлтэж байгаа хүмүүс маань ихэвчлэн онлайнаар бэлэн байгаа сайтууд, эсвэл ресурсыг аягүй ашиглаж бэлддэг. За 2026 онд гарч байгаа өөрчлөлттэй холбоотойгоор аль болох сүүлийн материалуудыг болон Cambridge-ийн сүүлийн үеийн номнуудыг хэрэглэх хэрэгтэй. За үүн дээр би Cambridge-ийн 19 болон 20 дугаар номыг болон энэ хоёр сайттай зөвлөж байна.
За reading буюу унших дасгал дээр гарсан хамгийн том өөрчлөлт бол арга барил буюу pattern. За энэ хэсэг дээр хамгийн том гарсан өөрчлөлтийг харах юм бол асуултын дарааллууд хариултыг олоход арай жоохон хэцүү болсон байна. За тэгэхээр нөгөө listening дээр бол биднэрт гарч ирсэн давуу тал нь дараалал нь гэхээс илүү нөгөө question types нь арай жоохон жижиг бөгөөд амар болсон бол reading дээр эсэргээрээ хариултыг нь олоход илүү хэцүү болсон байна. За энэ нь яаж харагдаж байгаа вэ гэхээр биднэрт одоо энэ passage дээр харагдаж байгаа шиг яг дарааллын дагуу хариулт нь олддог ихэвчлэн тийм логик дараалалтай дүүсэн бол одоо таны аль хэдийн уншсан хэсэгт ч асуултын хариулт байх боломжтой гэсэн үг. За тэгэхээр өмнөх үеийн номнууд буюу Cambridge 16 гэх мэт номнууд дээр унших дасгалын хэсэг нь яг ийм дараалалтай хэвээрээ байгаа. За тийм учраас бидэнд заавал сүүлийн үеийн Cambridge номнуудыг ашиглахыг зөвлөе. За тэгэхээр унших хэсгийг оноог сайжруулахад хийж болох алхмууд. Нэгдүгээр одоо байгаа түвшнээ зөв тодорхойлох. За ихэнх сурагчид IELTS бэлдэж эхлэхээс өмнө мог шалгалт өгөх эсвэл суурь оноогоо ямархан онон дээр ямархан түвшин дээр байгаа вэ гэдгийг төдийлөн шалгадаггүй шууд бэлдэж эхэлдэг байгаа. Энэ нь маш том алдаа болдог. За тэгэхээр яг ямархан онон дээр байгаа вэ гэдгийг шалгахын тулд Cambridge 19 болон 20 дугаар номуудаас дасгал хийгээд үзээрэй. За 2 дугаар тип бол сонсох хэсэг дээр өгсөн типтэй адилхан. Яг мог тест өгж явахдаа ч юм уу эсвэл уншиж явахдаа аль passage дээр ямар төрлийн question type дээр алдаа гарч ирнэ гэдгээ бас харах хэрэгтэй. За тэгээд гаргаж байгаа алдааны төрөл дээрээ илүү их ажиллах хэрэгтэй. 3-т шинэ арга барилууд туршиж үзэх. За энэ дээр бол хамгийн ихэнд одоо яг цагийн баримжаатай хийх хэрэгтэй гэсэн үг. 60 минутын хугацаа тавиад 3 пассаж хэрэг хийж байна. 40 асуултаас хэдэн амжиж хариулж байна вэ гэх мэт. За тэгээд дараа нь ямар ч цагийн баримжаагүй цагийн лимитгүйгээр хийж үзэх хэрэгтэй. За энэ үед та цагтаа амжиж уншиж гинэ эсвэл амжиж уншиж чадахгүй байна уу гэх мэтчил алдаануудаа харах боломжтой. 4-т унших системийн дарааллыг зөв ойлгох. За reading хэсэг дээр уншаад явж байхад ерөнхийдөө бол яг хурдан унших шаардлагатай болдог. За тэгэхээр ямар хэсгийг skim буюу одоо гүйлгэж унших уу? Ямар хэсгийг scan буюу маш сайн нэг бүрчлэн унших уу гэх мэт. Ямархуу төрлийн арга барил ашиглах, ямархуу төрлийн question types-ыг яаж track хийх вэ гэдгээ аягуулсан суралцах хэрэгтэй. 5-т ерөнхий унших чадварыг сайжруулах. За ер нь бол 60 минутын дотор 3 том пассаж унших 40 асуултанд зөв хариулна гэдэг нь цаг хугацааны хувьд бол бага зэрэг хэцүү байж магадгүй. За тэгэхээр үүн дээр угаасаа унших чадварыг суураас нь аягүй сайн байх хэрэгтэй. Хурдан уншдаг, уншихдаа тийм ч одоо struggle хийдэггүй байх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр унших тал дээр ерөнхий чадварыг сайжруулахын тулд ном унших, нийтлэл унших хэрэгтэй. За үүн дээр хувийн хөгжлийн номнууд унших нь илүү их тус болж магадгүй. Яг тэгвэл академик хэллэг болон үгсийн саныг таарж өгдөг. За дараагийнх нь утсан дээр аппликейшнууд суулгаж өгөх зүгээр. За BBC News болон New York Times гэх мэтчлэн маш академик хэллэгээр мэдээний сайтуудаас артикл унших нь бол их хэрэг болно. За бичих хэсэг дээр гарсан хамгийн том өөрчлөлт бол question types буюу асуулт нөгөөд нь өөрчлөлт орсон байна. За ямар өөрчлөлт орсон бэ гэхээр бид нэр task 2 дээр 250 үгтэй ихэвчлэн үзэл бодол хуваалцсан академик хэллэгтэй эссе бичих шаардлагатай байдаг бол асуултууд нь аягүй өөрчлөгдсөн байна. За өмнө бол бид нэрт хамгийн түгээмэл орж ирдэг асуултууд нь agree disagree, за эсвэл advantage disadvantage, за эсвэл яг нөгөө ямар төрлийн opinionтэй байгаагаа шүү хийж бичдэг байсан. За одоо асуултын төрөл нь илүү гүн, хариулахад хэцүү, нарийн асуултууд орж ирдэг болсон байна. За тэгэхээр илүү их direct question орж ирж байгаа учраас бүх төрлийн сэдвүүдээр ямар ч төрлийн хэлцүүлэг өрнүүлж бичихэд бэлэн байх хэрэгтэй гэсэн үг. За харин task 1 дээр өмнө биднэрт зөвхөн нэг төрлийн график орж ирдэг байсан бол одоо 2-3 график ихэвчлэн хамтдаа орж ирдэг болсон байна. За бичих чадвар дээр өндөр оноо авахын тулд эдгээр 4 шаардлагыг заавал биелүүлсэн байх хэрэгтэй. За нэгт task response буюу task response болон task achievement. За энэ бол асуултандаа хэр сайн хариулж бичсэн байна вэ гэдэг хэсэг байна. За энэ дээр хүмүүс маань ихвчлэн гаргадаг алдаа нь яг нөгөө agree disagree байлаа гэж бодоход яг аль талд нь байгаа вэ гэдгийг огт хэлж өгөхгүйгээр ярьсараа дуусчдаг. Тэгэхээр энэ тал дээр асуултандаа сайн хариулж бичих хэрэгтэй. За хоёр дахь нь cohesion буюу хоорондоо уялдаа холбоотой байгаа байдал. Үүн дээр зөв линкийн гурц ашиглаж бичүүлэх нэмэр болно. 3-т lexical resources буюу үгсийн сан сайтай байх. 4-т нь grammatical range болон accuracy зөв дүрмийн систем ашиглаж бичих хэрэгтэй. Сүүлийн үед IELTS шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс маань productive skills буюу writing болон speaking дээр AI-ийг ашигласан байна. За бидний зүгээс AI-ыг дүрмийн алдаа шалгах, бүтцийг шалгуулах, шин санаа гаргуулах гэх мэт зүйлүүд дээр ашиглахыг илүү зөвлөж байна. Яг гэвэл AI-аар гарсан оноонууд нь хөвчлэн тэмч accurate буюу зөв байдаг. 3 чадвараас дараа нь эсвэл өмнө авддаг, тусдаа авддаг ярианы хэсэг дээр тэмч өөрчлөлт ороогүй байгаа. Гэхдээ ярианы шалгалтанд бэлдэж байгаа танд хэрэгтэй байж магадгүй гэсэн зөвлөгөөнүүдийг өгье. За хамгийн түрүүнд ярианы шалгалтыг авч байгаа examiner нь таны ямар сэдвтэй юуны талаар ярьж байна вэ гэдгээс илүү яаж ярьж байна гэдгийг шалгах зорилготой байдаг. Тийм учраас таныг шүүхээсээ илүү таныг яг яаж ярьж байна гэдгийг сонсох зорилготой байдаг учраас ярилцлаганд орж ин гэдэг утгаар эсвэл байцаалт үүж ин гэдэг утгаар ярьж үзэх болохгүй. За тэдний таны ярианаас сонсохыг хүсдэг, харахыг хүсдэг 4 чадвар нь нэгт fluency буюу гацхгүй хэр сайн ярьж байна гэдгийг хардаг.
За асуулт асуусан араас хэрэг удаан бодож ийн, дундуур нь хэрэг гэп авж ийн, хэрэг гацж ийн гэх мэт зүйлүүдийг үнс гардаг байгаа. За хоёрт гацхгүй сайн ярих хэмжээний үгийн сан. За үгсийн сан дээр манайхны хамгийн их гаргадаг алдаа бол академик хүнд түвшний өгнүүдийг хэрэглэн зөв гэж боддог. Гэхдээ энэ тал дээр хүнд түвшин хэрэглэх гэхээсээ илүүтэй ойр зүрийн мэддэг сайн үгсээ ашиглаж яриулах зүгээр. За гуравт мэдээж хэрэг дүрмийн зөв хэрэглээ. За ярианы шалгалтын дээр буруу дүрмтэй ярих юм бол их оноо хасагдах магадaltaй. Дөрөвт зөв дуудлага. За энэ дээр бол нөгөө accent болон pronunciation-ыг өөр гэдгийг агуулсан ойлгох хэрэгтэй. Тэгэхээр таны аялга ямар байна гэдгээс илүү үгээ зөв дуудаж гин үгүй юу гэдэг чинь илүү хамаатай. За дахин дуртахад үүн дээр академик үгс за эсвэл цээжилч гэсэн хэл зүг ашиглахаас илүү өдөр тутмын өөртөө байгаа амар үгнүүдийг ашиглаж ярил илүү ам шүү. Copy Scholars Academy бичлэг үзсэнд баярлалаа.